За guys энэ удаагийнхаа бичлэгээр Токиогийн яг хаана буудлаа захиалвал цаг хугацаа хэмнэхийн ер нь ямар хүн үнэтэй байд юм бэ гэдэг талаар мэдээлэл өгөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай guys. За ингээд бичлэг орцгоё. За хэдүүлээ Tripsy.com руу бол ороод ирсэн байна. За Tripsy.com дээр ер нь буудлууд ер нь хямдхан байдаг. За тэгээд дээрэс нь хэрвээ та энэ өөр ингээл юм захиалга хийгээл үзүр үйлчлэгээ, нислэгээ буудлаа захиалаад тавхна ингээд таны тир бол ингээд дээшилдэг. За би бол одоо Diamond тиртэй бол болцсон байна. За тэгээд дээшлэх тусам танд илүү их одоо шагналууд, за та төлж байгаа мөнгнөөс буцаа авалт, за түүнээс гадна буудал захиалгад хүртэл хямдралтай буудлаа захиалах боломжтой болчихдог байгаа шүү. За тийм учраас ер нь аяллаар явж байгаа хүмүүс байвал нэг л системээр нь бол дагнаад явсан нь бол дээр байдаг. За хэдүүлээ энд ингээд Токио гэдээ оролцсон байна. За 3 сарын 23-наас 30-ны хооронд ингээд 7 шөнийн өнгөрөөнөө нэг өөрөө 2 том хүн гэж байгаа гэдэг ийм байдлаар бол буудлаа бол харах нэ. За хэрвээ таны гэр бүл олол явж бол мэдээж энийг нь ихсэх чинь тэг өрөөгөө ихсгээл ер нь хэдүүлээ яаж хуваагдаж хэдэн өрөөнд байх юм гэдгээ тохируулаад хэдүүлээ хайчиж бол болно гэсэн. За ингээд ороод ирснийхаа дараа хэдүүлээ шууд Google-с ингэж Tokyo Attractions Map гэж хайх хэрэгтэй. За ингээд хайцсны дараа бол ийм одоо олон газрын зургууд гараад ирдэг. За тэр дундаас би бол энэ зургийг бол сонгож авсан байна. За томруулаад харах юм бол энэ маань юу харуулж байгаа юм бэ гэх юм бол за энэ маань ингээд тэр чигээр нь бол Токио гэсэн үг тий. Одоо аялагч нарын одоо үздэг, очдог, хардаг газрууд нэр нь хаагур байд юм бэ гэдэг энэ газар зураг дээр нь шууд зоогоод өгсөн байгаа гэсэн. За энэ бол жишээ нь Tokyo Tower байна. Энэ нөгөө Hachiko гэдэг нөгөө нохооны өшөө байна тий. Хэдүүлгээр нь хөвчлэн буудаг буудал нь бол Narita дээр буун. Ханаад дээр яг уу Солонгосоос дамж очих хүмүүс бол буудаг. За Disneyland бол энэ байна. Жишээ нь Tokyo Dome энд харагдчихээн. За гихмчлэн ингээд энэ үзэх харах юмнууд бол харчнаа гэсэн үг. За Odaiba гэдэг нөгөө бас нэг алдартай хүний гараар бүтсэн буюу одоо тэр арлууд бас энд байна. За үүнийхээ дараа хэдүүлээ яах хэрэгтэй вэ гэх юм бол Tripsy.com дээр хэдүүлээ ингээ хайцсан одоо Show on Map гэсэн товчон дээр дараад газрын зураг дээрээс буудлуудынхаа байрлалуудыг шууд харж байгаа захиалчих юм бол ер нь надад их амар санагддаг. За ингээд шууд ороод ирнэ гэсэн. За ингээд ороод ирэнгүүт хэдүүлээ өмнөхөө харах юм бол танд ингээд энд ингээд юм арлууд байгаач. За энэ дээр харах юм бол нөгөө арлууд чинь эднэр байна гэсэн. За тэгэхээр ер нь хаагуур нь бууд захиалвал зөөрэ гэдгийг хэдүүлээ шууд харах боломжтой болчих жоох байхгүй эндээс. За Токио хотын хувьд бол ер нь үзэх юмнууд нь бүгдээрээ ингээд ер нь жоох юм энэ тэнд юм байна те яг нэг газар ингээд шаваагүй нэ гэсэн. За Америкийн Лос Анжелес хотын хувьд бол яг энэ хавьтаа бол дандаа шавцсан байдаг байхгүй. Тэгэхээр буудлаа энэ хавьд нь авал зүгээр байдаг гэсэн. Хотын төөрхөөс илүүтэй. За Токио хотын хувьд бол ингээд юм тархад сайтай байх нэ. Тэгэхээр бид нэр ер нь бол нэг энэ төв хаваар нь авчих юм бол ийшээж ойрхон шүү дээ тий. Тэгэхээр ядрах цаг хугацаа юм нэг гэх зүйлүүд их бол хийх бол боломжтой болчих жоо гэсэн үг байхгүй. За тэгэхээр Токиохоо яг төв хавцаа хэдүүлээ буудал захиал бол зүгээр юм байна гэсэн. За ингэнгүүтээ шууд төв нь хэдүүлээ татчихна гэсэн. За төвд нэр нь ямар хөө буудлууд ямар хөө үнэтэй буудлууд байна вэ гэдгийг харах хэрэгтэй гэсэн. За ялангуяа энэ хэсгээр нэдүүлээ бууя гэж төсөөлье тий. За тэгэнгүүтээ хэдүүлээ эндээс баажт гэдэг зүйлсийг харж агаад за хоногийн бол 350 мянган төгрөг хэтрэхгүй гэд сонголтын сонгоч. За тэгэхээр үнэтэй буудлууд нь арилжиж байгаа гэсэн. За тэгэнгүүт энэ хоёр буудал тунаад үлдчихлээ. Эндийгөр бас ийм буудлууд бол байна. За үүнээс гадна хэдүүлээ эндэлт нь бас авч болно тий. Та яг тухайн үед ингээ харж агаад мөнгөний харж агаад ер нь бол өөртөө тааруулаад авчнаа гэсэн. За би бол яг энэ хавцаа бол бууж исэн. Тэгэхээр энэ хавцаагаас л харчъя гэж бодож байна. За ингээд гарч ирсэн илэрцүүд нэх юм бол за энд нэг 163 мянган төгрөгийн нэг буудал байна. За энийг харъя. За тэгээд энэ 176 мянган буудлыг нэг харъя. За тэгээд энэ гүүрний цаана маань болчих юм бол жоохон деми ер нь бол байдаг шүү. За энэ бол фонц буудал бол биш байна. За энэ бас нэг фонц буудал биш байна. 170 мянган. За эднэр бол яг нөгөө нэг буудал гэхээсээ илүүтэйгээр нөгөө нэг хүний зөвхөн орд түрээсэлдэг тийм газрууд бол байгаад байна. За тэгэхээр хэдүүлээ ялч үнийн ихсэх юм байна л да. За үнэ ихсгээд хэдүүлээ 320 мянгаас 470 мянган төгрөгийн хооронд үнэтэй буудлуудыг гаргаад ирээ гэж хэлчихлээ. За энд тэгэхээр гарч ирж байна. Энд 400 байна, энд 400 байна. За энд нэг за энэ буудал ер нь айтайхан буудал байх шиг байна да. За энийг харъя. За энэ дээр гарсан эднэрийг бас харчих.
За ингээд нэлээд хэдэн буудал сонгоод авчлаа. За эхнээс нь явцгаая. За 9H 9 hours woman гэдэг нэртэй буудал бол байна. За энэ маань бол доором юм байна. Ингээд нэг нэгээрээ капслуудаа түрээсэлжтэй юм байна. За бид нар бол тэгэхээр ийшээ бол орохгүй юм байна. За дараачих нь бол яг ортой буудал байна. За энэ бол одоо болж штэ тий. Хоногийн 353,265. За Токио бол угаасаа өртөг өндөртэй отоо. Одоо ер нь иймэрхүү байдлаар л буудал хэдүүл олж авах яг юм тустай ормортой хүн амьтад шахалцаад авахгүй гэвэл яг л юм байх. За тэгээд дотроо бол хувийн ариун цэврийн өрөөтэй байхны 11 м квадрат гэдгийг бол харж байгаа. За энэ маань нэг ойролцоогоор ер нь л гаражтай яг тэнцүүг л ойлгож хэрэгтэй. Машин зогсдог. Тийм. Тэрнээс нэг жоохон том л байж магадгүй. Ер нь бол тийм байсан нам очоод буудлыг нэг гаражны дотор ороод ирсэн юм шиг надад бол санагдчихсан. За тэгээ хоногийн 353,265 төгрөгөөр за 7 хоногийн бол 2,720,000 төгрөгийн үнэтэй бол болох нэ. За энэ бол ер нь гэр бүлэрээ явж байгаа хүмүүс бол баараггүй зардал гээд ойлгож хэрэгтэй. Япон бол өөр угсаа өртөг өнтер. За тэгээд ингээд хүмүүсийн бичсэн сэтгэлдлийг нь хараад хүмүүсийн авч тавьсан зургнуудыг харж агаад та ингээд шийдвэр бол гаргаж болно. За энд бол илүү бодтой яг нөгөө хүн ороод уцаараа дарж байгаа зургнууд байхгүй. Тийм учраас ер нь бол илүү найдвартай байдаг гэсэн үг шинжгээ хувьд бол за ингээл ороод за энд нь бас нэг юм ингэсэн л байсан юм шиг байна. За ийм хүн байсан байна тэг мэрчлээ. Тэрнээс яг буудлыг захиалгах цагтаа энэ буудлыг нь оруулсан зургуудыг нь үзэх юм бол заримдаа солихтуулах гэдэг. За гэхдээ Япон бол харьцангуй гайгүй бас нэлээ угаасаа өндөр хөгжилтэй яг юм ясийдэг цэвэрч нямбаа хүмүүс учраас бас гайгүй. Японд бол ер нь баг энэ зургийг харж байгаа захиалж болно. За хятад юм уу солонгос болгоос явчихараа заавал энэ дотор нь унших хэрэгтэй байдээ шүү. За одоо чинь энд бол үнэхээр энэ тасархай байсан. Өрөө бол үнэхээр зэгцтэй цэвэрхэн тийм өрөө байсан. За тэгээ нилийн хэдэн шөнийг өнгөрөөсөн. За тэгээд хин нэгэн бол өдөр болгон бол тэгээ өрөөг бол цэвэрлж исэн гэж юм. За энэ өрөө цэвэрлдэг үйлчлэгч цэвэрлэх таараагүй юм шиг байна. За тэгээд хэрэглэгдэх үнэтэй дотор байх нэг бас услагч муслагч дотор нь байдаг. Усын хатаах сенс минь. За тэднүүд бүгдээрээ шин тэгээд брендийн тийм гоё юмнууд байсан гинэ. За тэгтээ энэ хүн бол хөрхий цонхгүй өрөнд орсон юм байна л да. Энэ бас цонхгүй тийм ээ хараа no windows гэж цонхгүй өрөө юм байна. За тэрнээс бусдаар бас саний хүн бол гоё байсан л гэж байна. За цонхгүй ч гэсэн easy ажилтдаг учраас ер нь унтаад гарна гэж бодож байвал бас асуудалгүй байдээ шүү. Ер нь заавал цонхтой байдаг шаардлага байхгүй. За энэ буудал бол окей. Ер нь бол нэлээд сайн буудал байна гэж миний хувьд бол дүгнэгдлээ. За энэ бол дахиад капсул байна. За капсул ер нь ямар үед орох хэрэгтэй юм бэ гэх юм бол найзуудаараа явж байгаа үед ч юм уу ганцаараа явж байгаа үед ер нь капсул зүгээр байдаг. За тэгэхээр ер нь тэгж явж байгаа хүмүүст бол зүгээр гэсэн үг шүү. Энэ бол хоёр хүний шууд 323,440 төгрөгт бол орчих нь байна. Одоо юу гэдэг найз чинь нэлээд том биетэй ч юм уу те. Нэг юм орон дээр зүг унтахад багтаж хэрэггүй ч юм уу санагдах юм бол тусдаа капсулд орсон бол хамаагүй. Дээр гэхдээ энэ маань бол ариун цэврийн өрөө нь бол нийтийнх байдаг. За тэгэхээр бас тэр талаараа бол жоохон сул талтай байдаг байгаа шүү. За тэгэхээр энэ капсулыг хасч. За дараачихийнх нь бас л капсул байсан юм байна. За тэгэхээр дахиад хасчи. За дараачих нь ялгаагүй бас капсул байж. Ер нь хямдхан болоод ирвэл дандаа капсул бол байгаад байгаа юм байна шүү. За тэгэхээр хэдүүлийн дундаас за энэ 344 мянгах бол ялгаагүй бас капсул юм байна л да. За японочууд өөрсдөө ингээд амьдрах газар их багтаа хүмүүс учраас бахан хямдхан гэвэл дандаа капсул гарч ирэх юм байна. За дараачих нь бол ийм өрөө байжээ. 445,000 төгрөгийн үнэтэй 7 хоногт 3,426,799 төгрөг бол болох нэ. За ревю нийтүүл ороод бас харах юм бол энэ ч хараа ингээд баг ревю өгсөн байгааз. За энд нь ингээд за яг ордог одоо төв хаалганыхын шатнд бол нэлээд асуудалтай л байсан юм шиг байна. Энэ нөгөө нэг чирээд дээш нь гарч болоогүй юм шиг байна л да. Өөрөөр одоо чинтама дээш өргөж гарсан нэг хэцүү байсан юм шиг байна. За тэгээд коридорнд нь бас нэг жоохон тийм онцгой үнэрцэн гэж байна. Гэтэ яг би энийг бол тухайн үедээ ямар нэг юм асгаад хагалцсан ч юм уу тэрнээс бол үнэрцэн байх гэж бодож байна. Япон бол ер нь бол их цэвэрхэн аятайхан байдаг. Тэгээ одоо бусад үнэлгээнд дандаа өндөр өгөөг хэвээр харж байгаа. Тэгэхээр ганц хүн ийм доогор үнэлгээ өглөөгээд энэ одоо бодол бол муу гэсэн үг бас биш шүү. Нилээд юу уншиж бол танилцах хэрэгтэй. За энэ өрөө бол цонхтой юм бэ. CTV гэхээр цонхоор бол та
харах боломжтой. Бас ялгаагүй бас тусдаа ариун цэврээ өргөдөг юм байна. Нийт юм биш. За тэгэхээр ер нь айтайхан болоод явж байгаа юм л да. Дахиад 11 метр кавтар тогтоо анзарч явах. Ер нь л хямдхан буудлууд нь дандаа ийм байдаг. 451 мянган төгрөг уул нь хямдхан биш сонсогч байгаа боловч Японд буудлаа авахд бол хямдхан буудалд орж байна л гэсэн. За энэс дээшлээл тэгэл өдрийн сая 2 сая 3 сая гэдэг бол явждаг байгаа. За ингээд өнөөдөр имжлэг маань бол дуусж байна. За тэгэхээр ер нь Японд та буудлаа авах гэж байгаа бол энэ нөгөө Imperial Palace гэдэг нэг хааныхаа амьдардаг ордныг ер нь тойрол буудлаа аваад хэрэгтэй гэсэн. За тэгж чадах юм бол ер нь бол юмтайгаа ойрхон цаг хугацаа хэмнэ гэсэн. Одоо эндээс шууд Сенсожи сүм рүү орж ийн те. Тэнгүүд эндээс ийшээ ингээд Токио Disneyland руу ийшээ ирч болж ийн ч гэдэг юм. Одоо энд бол чинь Meiji Jinju гэдэг бас юм одоо Японы уламжлалт хаалга гэх юм уу те тэрийг үүдэж болох нь байна гэл. Ингээл тал тийшээ ингээл явчихдаг. Shibuya чинь энд багч чинь те. Тэгэхгүй нэг өнцгт нь очиод авчих юм бол эндээс хаа байсан Disneyland руу ирнэ чинь бас бүүн ажил байхгүй. Та нэг метеогоор ихэж доорож ин чинь нэг юм цаг гарan явах байхаа. Тэгээ буцгаа дахиад цаг гарan явж байгаа шүү дээ. Тэгэхэд эндээс бол субсап гэж очиж байгаа байхгүй. За тэгэхээр эдгээр зүйлдээр нь анхаарч бол буудал захиалах хэрэгтэй. Буудал захиалах өмнө бол заавал энэ attraction map гэдэг нь олж үзэж байгаарэ. Тохон хотынх нь. За энэ бол таны ажлыг маш их хөнгөвчлж өгдөг баг шүү. За ингээд энэ удаагийн имжлэг нь бол дуусч байна. Дараагийн имжлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe андарцгаарай guys. За bye.